За өнөөдөр орой шаардлага гарах юм бол би дахиад нэг видео оруулчихна. Тухайн үед хэдүүлээ gold, silver, curve mining, Hecla mining дээр бүрэн фокустай тийш нэлийн их мөнгө хийсэн болохоор ерөөсөө тоохгүй, орхиж болохгүй. За бидний хүлээсэн өдөр ирсэн. Тэр өдөр юу юм бэ гэх юм бол alt-time resistance-ыг цөмөлсөн. Хэдүүлээ ингээ hourly chart харах юм бол ерөөд одоо дэшээ энийг дил авсан all time шинэ high лоо явж чадлаа. Тэгээд одоо юу их бэ гэх юм бол gold man ер нь бол энэ resistance одоо support болох гэж retest хийн. Хизээ юм бэ гэх юм бол ер нь бол ойрын хугацаанд тэгээд үргэлжлүүлээ bounce явах магадaltaй эсвэл fake out тэгээд үргэлжлүүлэх fake out болоод тэгээд дахиад нэг retest хийгээд ингэж явах магадaltaй байгаа шүү. За гэхдээ айгу bullish тэгээ манай triangle wedge formation ерөөхдөө үнэн болж таарсан. Манай UGL тэгээ манай levered алтны позиц бол өнөөдөр сайхан дэшээ явсан байгаа гэсэн үг. Гэхдээ нэг ядаргаатай юм бэ гэх юм бол манай алтны уурхай компаниуд жоохон араас нь хоцорч байгаа заяа. Гэхдээ бас нэг сайн мэдээ юу юм бэ гэх юм бол Mica Metals ер нь бол шинэ all time high дээр close хийсэн. It's very nice. Тэгээд одоо энэ resistance байгаа энийг эвдэж чадах юм бол тэгээд ер нь бол 30-30 цент руу яваад тэгээ хідүүлээ ахуухан шиг ашиг шүү. За энийг хідүүлээ хүлээж ийсэн биднээс нэлээ их төвчээр шаардсан. Тэгээ хүлээж чадсан төвчээртэй байсан хүмүүсийг ерөөхдөө аюу гой шагнамж байгаа. Окей. Тэгээ маца бас томоохон resistance дээр ирсэн байгаа. Та ингээ харж байна те. Өмнө бас энэ нэлээ resistance zone болсон. Өмнө энийг 2 удаа 12 сарын 11-нд 12-нд энийг ерөөхдөө breakout хийх гэж үзсэн. Гэхдээ фейлдсэн одоо маргааш ерөөхдөө харцгаая. Ер нь бол явах магадaltaй юм байх юм бол дэшээ яваад. За тэгээд 13-14 цент дээр retest хийгээ тэг өргөжлүүлээ дэшээ явах магадлал байгаа. Гэхдээ хэдүүлээ харцгаая. Гэхдээ ер нь бол маш гоё харагдаж байна. Westwoods mining өнөөдрийн candle бас айгүй хүчтэй хэдүүлээ 60 цент дээр орсон. Одоо 63 цент дээр явж байгаа. Гэхдээ манай Багцодор superstar юу юм бэ гэх юм бол EQR resources тийм ээ та би бас энэ судалгааг ингээд таад нээлттэй болгосон таад юу арж ийна гэх юм бол parabolic явж гин тэ өнгөрсөн 1 2 3 хоногийн дотор EQR resources 66 центээс өнөөдөр бүр 89 цент л өрсөн. Одоо буцаага жоохон retraction хийж 85 цент. Сандрах юм ерөөсө хэрэггүй, шуналдах юм ерөөсө хэрэггүй. Энэ хувьцаа маань ер нь бол доллар хэд хавцаа леон тэгээд тэрийг хідүүлээ 50 хүлээ шүү. За мөнгөний хувьд бол өнөөдөр бас айгу гоё явсан. Гэхдээ та бүгдээрээ харж байна те ер нь бол шинэ all time high $68 бүр $69 хүртэл явсан. Гэхдээ нэг юм дээр одоо хэдүүлээ боломжтой байх хэвээр удахгүй хэдүүлээ мөнгөтэй холбоотой хувьцаануудаас exit хийшүү. Бараг өнөөдөр байж ч магадгүй. Эсвэл тодорхой хэмжээ эсвэл нэг 60-70%. Өнөөдөр орой таад ер нь бол тийм бити явж унтаарай. Нэг 11-12 цаг хүртэл хэдүүлээ юу авах хэрэгтэй юм бэ гэх юм бол curve mining, Hecla mining гэх мэтчлэн тэр хоёр компани дээр ер нь бол маш сайн анхаарах ёстой. Өнөөдөр баг тэр хоёр нэг нэраа хүүхдтэй адилхан гэсэн үг ерөөсөө орхиж болохгүй. Яг гэх юм бол эднэр гинт ингээд дэшээ яваад тэгээд бас аюу хурдан буцаагаад унах магадaltaй. Тийм учраас хэдүүлээ болгоомжтой анхааралтай хоёр нэраа хүүхдтэй тултал анхаар тавьцгаая. Hecla mining ер нь бол өмнө бас шинэ all time high руу хийсэн өнгөрсөн 5 дахь өдөр тэгээд ерөөхдөө өшөө дэшээ явах хаа. Тэгээд хэдүүлээ Hecla mining дээрээ юу ч гэсэн мөнгөө нэг нууглан гэсэн. Миний school community тавтаа морилно. Нээснээс хойш одоо яг 1 жил болж байгаа. Яагаад нээсэн юм бэ гэх юм бол миний шар хөдөлсөн. Зарим хүмүүс надаас асуугаад идрээ чи яг хөрөнгө оруулалт хийж чаддаг юм уу? Чи арилжаа хийж чаддаг юм уу? Чи жигнэсээ хийдэг хүн юм уу? Эсвэл зүгээр контент хийгээд видео бичлэг хийгээд ярьдаг хүн юм уу? Тэгээд за өөрийнхөө үзүүлчихье. Тэгээ айгүй олон хүмүүс бас надаас юу асуусан бэ гэх юм бол чамтай хамт хөрөнгө оруулалт хийя. Чиний хийдэг юмыг дагаад хийчихье. Тэгэл school committee-г нийгээд өнгөрсөн жилийн 12 сарын 15 нээж ирсэн. За тэгээд энэ хугацаанд одоо бид нар манай community баг 1000 хүн болсон. Тэгээд 1000 хүн болсон гэдэг чинь бас нэг сигнал тий. Тэгээд нэмээд хэлэхэд
school community-гийн яг цаад утга учир байх ёстой шалтгаан яг юу юм бэ гэх юм бол хүснээр амьдрах зорилго, эрх чөлөө би энийг байнга ярьдаг тийм. Сүүлийн 3 жилийн хугацаанд миний амьдрал нэлээд өөрчлөгдсөн. Яаж өөрчлөгдсөн бэ гэх юм бол би одоо өдөржингөө зөвхөн юу хийж байна гэх юм бол хүссэн юм хийж байгаа. 3-4 жилийн өмнө тийм байгаагүй. Би аягүй олон хийх ёстой юмнуудаа хийж исэн. Жохон ядаргаат. Тэгээ энэ community-гаараа дамжуулаад хөрөнгө олтынхаа өгөөчөөрөө дамжуулаад би одоо өдөржингөө ганцхан юу хийж байна гэх юм бол хүссэн юм хийж байгаа. Шинжилгээ, зах зээлийн ойлголт. Тэгээд өнгөрсөн жилийн хугацаанд хэдүүлээ манай community-гийн гишүүдүүд юу хийсэн бэ гэх юм бол геополитикийн ойлголтоо тэндээ хэдүүлээ мэдлэгээ цуглуулад капитал үүсгэж байгаа байхгүй. Техник капитал. Тэ? Дэлхийн зах зээл хаашаа явж байгаа юм бэ? Ойлгож авч байгаа. За, тэрийг ойлгож авсан энэ судалгаа ойлголт капиталаа юу болгож байгаа юм бэ гэх юм бол мөнгө болгож байгаа. Юугаараа мөнгө болгож байгаа юм бэ гэх юм бол зөв хөрөнгө олт хийж байгаа. Тэ? Өсөлттэй, бууралтай юм дээрээ ерөөдөө мөнгөө тавиад тэг өсгсөн. За. Тэгээд өнгөрсөн жилийн хугацаанд манай гишүүдүүдийн бүтэн жил хамт байсан хүмүүсийн хөрөнгө олтын өгөөж ойролцоо 70-аас 120% өгөөжтэй. Энэ бол онцгой жил байсан. Маш их аз байсан. Ирэх жилдээ тийм байх нь баталгаа ерөөсөө алга. Миний зорилго анханаас юу байсан бэ гэх юм бол ойролцоо нэг жилийн 20% долларын өгөөж хийя. Тэгээд замын заагаад өгч. Тэгээ би тэр замаараа явж байгаа учраас тэр замын бэлтэж байгаа учраас тэгээ орой олгон судалгаа, шинжилгээ, дүүнэлт хөрөнгө олтын багцын өөрчлөлтөд нээлттэй хуваалцаж байгаа болохоор гишүүдийн хувьд бол ямар боломж гарч байгаа юм бэ гэх юм бол намайг тэр чигтээ дуурайх боломж гарч байгаа. Тэгээ school community-гаараа дамжуулаад та нэгдээд түрүүний ярьжсэн хийх ёстой юм сар сараар жил жилээр багасгаад тэгээ магадгүй 2-3 жилийн хугацаанд эрх чөлөөнд хүрээд тэгээ эрх чөлөөнд хүрснээрээ ганцхан нэг юм хиймээр хитүүлэг хамтдаа хиймээр байгаа юм аа. Тэгээд та ямар нэгэн байдлаар манай community дотор нэгдээд манай судалгаа, манай баг хамт олондоо ингээ харьцаа яваад үр дүндээ хүрээд ашигтай явах юм бол тэр мөнгөөрөө бити өөрийнхөө шагнаараа янз бүрийн автомашин, тансаг хэрэглээ, хувцс унар, эдлэл, гоёл тий амьдралын хамгийн том шагнал юу юм бэ гэх юм бол өглөөс ирээд зөвхөн хүссэн юм. Энэ бол манай school community-гийн хамгийн том алсын. Тэгээд community-тэй автомат. За current mining pre-market арилжаатай та харж байгаа юм бол өнгөрсөн 5 дахь өдөр $18 25 цент дээр close хийсэн. За Hecla mining Robinhood дээр ингээ харах юм бол одоохондоо юм харагдах байгаа. Гэхдээ current mining дээр юм харагдана. Төлөө харцгаая. Өдөр бас current mining тэ юу сонирхолтой нээлттэй $19 72 центээр хийсэн. Одоо $19 руу унжээ. Мөнгөний ханш all time high. Тэгээ ингээ сонин өмнө хэлжсэн те тэр үнэт металлны ханш нь хоцорч байж магадaltaй. Гэхдээ хэдүүлээ энэ дээр төвчээртэй байх ёстой. Анхааралтай бас төвчээртэй байх ёстой. Хоёулан ерөөхдөө аягүй хурдан салаад хаяхад бэлэн байх ёстой. Тэгэхдээ нөхцөл байдал нь бүрдэхгүй бол хэдүүлээ үргэлжлүүлээд тий 50 байх хэрэгтэй байгаа шүү. За тэгээ манай энэ UGL тий зах зээл нэгтгэхээр ер нь бол хуучин энэ хаяасаа даваа явчихна. Тэгээ хэдүүлээ харцгаа юунаас болж байгаа юм бэ гэх юм бол тий алт өслөө, мөнгө өслөө өнөөдөр доллар буурсан. Та ингээ харж байна тий өнгөрсөн 5 дахьд 98 дээрээсэн өнөөдөр үргэлжлүүлээд жоохон доошоо явах. Тэгээд TLT харах юм бол өнгөрсөн 5 дахь өдрийн хаалтын ханш харах юм бол ерөөдөө бас доошоо бондууд доошоо явж байгаа. Бондоос мөнгө гарч байгаа хааш явж байгаа юм бэ гэх юм бол алт мөнгө лөө гих мэтчл орж байгаа. Доллар суларч байна. Эргүүлээд алт чангарч байгаа. Тэгээ хэдүүлээ S&P 500 өнгөрсөн 5 дахь өдрийн хаалтан дээр ингээ харах юм бол ерөөдөө нэлийн хүчтэй recovery хийсэн. Та харж байгаа бол энэ нэлийн томоохон candle-аас дээгүүр явж чадсан pre-market data одоохондоо бол байхгүй. Гэхдээ бидний гордчихсэн, бидний хүсэжсэн Santa Rally ер нь бол ирэх магадaltaй одоо нэг 3 хоногийн дараа Christmas тэгээд Santa Claus
бидний хүсэл мөрөөдлийг сонсч ирсэн байж магадгүй. Энэ бас нэг тэ bull flag байж магадгүй. Тэгээ Dow Jones бас шинэ all time high. Тэгээ QQQ хараад үзэх юм бол ер нь бас бүр хүчтэй candle ерөөхдөө энэ bearish candle-ыг бүр ингээд цохоод ер нь бол дээшээ гарч чадсан. Тэгээд өмнө ярьж ирсэн хувьцааны зах зээл ингээ унж байгаа хэрнээ алтны үн ханш өсөөд тэр алтны хувьцаа мөнгөний хувьцааг дарж байгаа тэр нөхцөл байдал маань ерөөхдөө одоо арилах гэдэг шиг байна. Арилаасаа яг гэх юм бол тэгээ хэдүүлээ нэлээд concentrated позицтэй. Тэгээ хэдүүлээ бас нөгөө манай palladium руу харах юм бол тийм ээ. Palladium руу харах юм бол бас ерөөхдөө айгуу дэжгүй өнгөрсөн 5 дахь өдөр бас дээш явсан. Өнөөдөр бас өргөжлүүдэд дээш явах магадaltaй хэдүүлээ энд ямар ханшаар орсон байх юм бол 130 хэдэн доллар дээр орсон. Одоо 150 доллар дээр байгаа. Тэгээ хэдүүлэнгийн багц айгуу хөрхөн сайхан ногоон он гарах шинжтэй байх шиг байна. Гэхдээ дахиад хэлье тий. Өнөөдөр орой анхааралтай байх шүү. Яг гэх юм бол солиотой болж магадгүй. Энэ мөнгөтэй холбоотой хувьцаанууд нь дээшээ пуужингахтаа бүр ингээд тий SpaceX Elon Musk-ийн пуужин шиг ингээд дээшээ явдаг. Тэгээд буцаагаад газархтаа ингээд дэлбэрээд газарддаг. Тийм учраас 31 хүртэл мэдээж Christmas-ийн өдрүүд дээр арилжаа явахгүй хөрөнгөний бээр шаалттай 31 бас хаалттай. Гэхдээ бусад өдрүүд тий бид нэр тий арилжааны цаг нээх үедээ арилжаа 1-2 цаг явж байхдаа одоо шөнийн 11-12 цагта дэлгэцээ харж анхааралтай байж шүү. За Tesla хувьцаа ерөөхдөө буцаага 400 ирлүү ингээ явах чинь өмнө нь бол 3 хоногийн 4 хоногийн өмнө одоо 3 арилжааны өдрийн өмнө 460 унсан одоо ер нь бол Santa Rally болох шинжтэй байгаа учраас ерөөхдөө өсөж байгаа. За Bitcoin ер нь бол sideways consolidation руу орчлоо. Хэдүүлээ энэ харах хэвээр энэ bull flag яах нь энэ 50-day moving average ирсэн байгаа. Гэхдээ манай позиц бас нэг амар том биш. Тэ жижигхэн quantum хувьцаан дээр хэдүүлээ бас жижигхэн бяцхан позицтэй энэ ерөөхдөө бас тренд доошо. Гэхдээ тэ супер томоохон хүчтэй rally болоод ирэх юм бол хэдүүлээ short позицуудаа жоохон trim хийх хэрэгтэй байж магадгүй. Энийг би бас таатад мэдээлэл өгнө. Тэгээд ингээд Apple хувьцаа харах юм бол тий ер нь бол bull flag энд харагдаж байна. Тэгээд нөгөө өмнө ярьж ирсэн Oracle хувьцааг энэ хэдүүлээ ингээд харах юм бол тий bear flag байсан дахиад collapse down одоо 196 мурга дээр одоо жоохон юу base олж байна. Тэгээд ер нь бол энэ өнгөрсөн 7 хоногийн bearish sentiment арай дэндүү байсан тий хүн болгон ерөөхдөө sell зүхтаад тэгээд сандарж байгаа хүмүүс сул гартай хүмүүс паниктдаг хүмүүс зарах хүсэлтэй байгаа хүмүүс нь дийлэх нь ерөөхдөө одоо зарцсан байгаа. Тэгээд та бас ингээд ганцхан одоо миний мэдээлэл уншсаноосоо илүү бас боловсрал авах хэрэгтэй байгаа. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 7 хоног заяа хувьцааны хөрөнгөний зах зээл бууралттай байсан. Тий S&P 500 гэх мэт чинь буурсан. Гэхдээ VIX айгу тогтвортой байсан. VIX одоо буцаага 15 мавл ингээ буурсан байгаа. Бараг VIX-ийн call option буцаагаад дахиад нэг авчмаар тийм хямдхан болж эхэлж байна. Гэхдээ тэрийг хэдүүлээ маргааш юм уу нөгөөдөр шийдэх хэрэгтэй байгаа. Эсвэл on гараад одоо яг оны эцэс хүртэл одоо хэдэн хүмүүс солиотой мэдрэл муутай шийдвэрүүдэ гаргахгүй байх. Томоохон институтууд тэ хөрөнгө олонтын сангууд аль хэдийнэ ер нь бол шийдвэрээ гаргацсан тэ захиалгуудаа шивцэн тийм учраас энэ VIX маань ер нь бол тогтвортой байх магадлал бол маш өндөртэй. За тэгээд өнөөдөр орой шаардлага гарах юм бол би дахиад нэг видео оруулчихна. Тэгээ нээлтийн үеэр тухайн үед хэдүүлээ gold, silver гэх мэт унхааншуудыг анхааралтай харах хэрэгтэй. Тэгээд curve mining, Hecla mining дээрээ тий бүрэн фокустай хэдүүлээ бас тийш нэлийн их мөнгө хийсэн болохоор ерөөсөө тоохгүй орхиж болохгүй. Тэгээд юу ч гэсэн хэдэн постууд оруулна өнөөдөр орой. Тэгээд видео хийх шаардлагатай юм бол видео бас давхар постлчихно. Зөвхөн нэг мэдээлэл өгөхөд он дараад энэ school community гэсэн юугийг жоохон өөрчлөх бах. Би өөрөө нэг платформ хөгжүүлэх бах. School-тэй яг адилхан гэхдээ нэмэлт функцүүдтэй бүр гадаад арилжааны функц бүр ингээд багцыг дагах
тэ та өөрөө арилжаа ерөөсөө хийх хэрэггүй зүгээр ингээд дансаа сетап хийснийхэн дараа зүгээр ингээд дагдаг. Тиймэрхүү юм хийх гэж үзье. Болох нь үгүй юу. Гэхдээ он гараад 1 юм уу 2 сар тэрэн дээрээ суун. Тэгээ 3 сарын үеэр танилцуулах магадгүй. Гэхдээ энэ зүгээр нэг төслийн санаа таад бас энэ дээрээ санаа оноогоо хэлээрээ. Мэдээж тэгээд янз бүрийн хүмүүс урт хугацааны шүүмжлэлт тулсан мөсөн гэх мэт чинь тийм юм байгаа юм бол тэр хിവэрээ үлдэн бити санаа зоорой. За тэгээд сонирхож байгаа ажиглаад байгаа хүмүүс анхаараарай. 12 сарын 31-нд хүртэл манай School Community-гийн гишүүнчлийн сарын хураамж $39 руу хэмдэрсэн байгаа шүү. Тэгээд 12 сарын 31-ээс буцаагаад үсэн шүү. Тэ. Тэгээд бид нартай нэгдээд тэ өндөр ашигтай хөрөнгөлт хийгээрэй. Bye. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.